Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртэөлөхөд бэлэн болоод байна. За энэ удаагийн нэвтрүүлгээ Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн ус багийн Монгол улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ Монгол улсын авраг малчин Жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цолны Милаалга Баяр наадам хүндэтгэлийн үйл ажиллагаанаас бэлтгэн хүргэж байна. Өмнгийн шаргалгав тэр дундаа Хилийн нутаг дэвсгэрт Эрдэнэ мас сүргээ өсгөн үржүүлж Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт өөрсдийн хөдөлмөр зүтгэлэн зориулж ирсэн эрхэм хоёр малчны улсын авраг малчин цолны Милаалга наадам 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа. За Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн ус багийн нутаг дэвсгэрт Монгол орны өмнөд зэг болох Орвог гашууны бор толгой алдарт Баянголын шугуй Монголын 33%-ийг Борзонгийн говь гээд олон сайхан төөх дурсгалын газрууд байдаг үлээ. За мөн Монгол улсын 3 хилийн застав энэ багийн нутагт оршин байдаг. За Монгол улсын авраг малчдын цолны Милаалга Баяр наадам өргөн дэлгэр олон хүмүүс зочдоор дүүрэн зохион байгуулагдсан байгаа. За Баяр наадмын хүрээнд 3 насны хурдан тэмээний уралдаан, за тэмээтэй байд харооны тэмцээн, за өсвөрийн үндэсний өхөн барилдаан, хүндэтгэлийн үйл ажиллагаа зэрэг олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан юм. За бид бүхэн нэвтрүүлгийн эхэнд Монгол улсын авраг малчидтай уулзаж тэдний хөдөө аж ахуйн салбарт оруулж ирсэн хувь нэмэр амжилт бүтээлийн талаар ярилцлаа. Сайхан амарч гэнэ үү та? Сайхан амарч байна. Та үг сайхан амарцгааж байна уу? Сайхан. За тэгэхээр одоо бид бүгдийн зүгээс бас Эрдэнэхийнхаа гэр бүлийн урилгаар бас өнөөдөр Монгол улсын авраг малчин цолны Милаалга Баяр наадам дээр бас хүрэлцэн ирээд байна. Тэгээд манай Эрдэнэх маань одоо өөрийгөө сайн танилцуулахгүй тийм ээ. Таны аав ээжийг бас хэн гэдэг хүмүүс байсан. Та одоо хэдэн онд хаана төрж өссөн? Энэ талаар бас та ярихгүй юу? За баярлалаа. Би Уртнасангийн Бомхүү гэдэг хүний 1-р хүү болсон 1958 онд энэ орон нутагт төрж өссөн. Тэр нэлгцгээс хойш өдний хүртэл нь малыг л дагаж малж явна да. Ер нь бол тохойдээ. За багнаас одоо хаана өнгөрсөн тийм ээ. Багдаа сургуульд одоо сурж хэд дөрөнгөрт одоо сурж ийсэн тэр талаараа бас ярил те. Ер нь одоо айлын том хүүхэд юм биш те. Тий. Багнаас нь яг би 4-р төгсөөл тэгэл 72 онд хөдөө гараас үндсэндээ малчин. Тэгээд 72 оноос 76 он хүртэл хэцгийн мөрдөр Баяжгаа 79 он цэрэгт явсан. 3 жилийн цэрэгт. Дорнотын 132 дугаар одоо Баатар Чогдон гэж байсан. Тэрний ангид аль бааж ирсэн 3 жил аль бааж ирээд тэрнээс хойш малч. Би тааж маллаа л тий. За тухайн үед одоо таныг зэрэгээс ирээд мал малахад танах одоо ямар малыг голлож одоо малдаг байсан тийм ээ. Одоо мал аж ахуйд гараад бас ямар хуу одоо бас байдалтай бас малын дэргэд одоо явдаг байв. Тэр талаараа бас одоо бас ярихгүй тийм ээ. Манайх нэг настай малыг голлон малдаг буюу сувэ малыг бас голлон малдаг. Нэг өрхөд одоо нэг настай болон хэд 1000-ыг өгдөг байсан. 1000 мал. Эри маш муу ялгаагүй. Тэгж малдаг байсан. Миний одоо энэ айлгэр болохоос өмнө бол дандаа сувэ малж байсан да. Багнасандаа бол нэгдлийн мал. Нэгдлийн мал. Энэ 90 оноос хойш өмчөвчл үсэл хувь өмчүүлсэн шүү дээ. Энэ бол. За ховжлаад одоо танах одоо ямар малыг малж эхэлсэн тийм ээ. Тэр талаар бас ярил те. Ховжлаад үндсэндээ багмалаар эхэлсэн. Энэ багмалаар эхлээд би айлгэр болоод энэ баруун манай үндсэн үйлжээний шалтгаан гэдэг газар байгаа. Тэнд би айлгэр болоод аяарнаас хойш айлгэр болоод анхныхаа үрсэтэн гомдлэл тэгэл тэр айлгэр болоод тэрнээс хойш өмчөвчлэн багмалаар эхэлж үсэл тэрний ховчлаар ирсэн одоо манай гэр бүлийн хүний энэ одом гүшлийн тэмээ бас тэр өмчөвчлэр ирсэн тэр манаас чөндийгээд тэгээ багмалаар ерөнхийдөө сумын авраг аймгийн авраг бол багмалаар голж хийсэн ер нь бол тэгээ тэрнээс хойш аймгийн хошоо болоход бол яхан багмал цөөрөөд бүгд очиж айлгэрүүл гарсан тэгээ тэмээг яхан голж ажиллаж байна да одоо өнөөдөр үед бол Тэмээ хэмээх тэнгэрлэг амтны талаар бас бодж өгдөг бас зүйлээ бас ярихгүй. Өөрийнхөө одоо тэмээ сүргийн талаар бас ярихгүй да. За баярлалаа. Гэс тэмээ гэдэг тэнгэрлэг амтныг би энэ 2015 оноос л эхэлж
эхлэн үүсч хөгжүүлсэн. Унжид дэлхэд сайн ашиг шим өндөртэй сайлсуу ариунтай одоо энэ Монгол улсын хэмжээнд бол ингийн сүү айр гэсэн хэмжээний бол их хүнтэй зах зээлийн тийм бүтээгдэхүүн болж хувирч байна. Ер нь бол энэ талаараа бол тэмээ гэдэг хүнтэй ашиг шим өндөртэй 100 турханд одоо төсөөртэй идшүүлчээр голдоггүй тийм нутагшилтай энтэн да тэмээ бол. За. Ер нь Танай тэмээний одоо бүтэц тийм ээ одоо ер нь бол угшил удам хаанах тэмээнүүд вэ? үндсэн гарал нь бол одоо энэ манай гэрийн хүний гарал одоо энэ харын шанданд аймгийн авраг малчин пүрүү гэж байсан. Тэр хүний гарлын тэмээ. Ер нь бол тэндээс их хүс хүртэ өссөн. Тэгээд өнөг хүртэл өдий болоо явж байдаг. Ер нь бол. За бусад малуудаас одоо маллах хувьд одоо бас яаж тэгсэн бог малж байгаа шүү тэмээ маллахад одоо ямар хөө зүйл ажиглагдсан тий. Тэмээ маллахад бол яг тэ. Тэмээ бол баг малаас яг хоолын бичээртэй яг хараа хяналттай зүгээр нэг ингээд энгийн байх юм бол тэмээ шиг амархан байхгүй маллахад. За 100 турхантай үед бол бас төвхтэй бас лэргүүл тавилж явахгүй бол явчихдаг. Зүгээр хамгийн хэцүү юм манай энэ чон хоны асуудал байдаг. Ерөөс ботго дармыг хамгаалах гэдэг асуудал хамгийн хэцүү юм байдаг. Бусдах нь бол тэгэл энэ бэлчээнүүдгээр ингээл усандаа өрснөө цаваал ижисчих юм бол тэгээ ер нь их бутрахгүй шүү дээ тийм ээ чи тэгэл байж байдаг. Танай энэ нутгалж байгаа энэ сайхан сухай гэдэг энэ газрын талаар сэрэхгүй юу хаанаа сайхан уул хайрахад та ийм одоо нутаг байна шүү дээ. Олон сайхан хайрахад бол төвшдөг юм байна шүү дээ. Тэгдэг. Ер нь бол ийшээ тэр бог тайрхан гал байж байна. Ийшээ халзан хайрхан мань байж лээ. Ийшээ хөрх бол байж байна. Энэ баруун урд руу булган хайрхан гэх их гурван хайрхан юм чухал. Нутгалдаг юм сайхан нутаг. Энэ дээр бол манайх нэг энэ чи ер нь үндсэндээ засгийн үед бол өшөө хүнээ үлж байсан. Сүүлийн үед өмч өвчлөлөөр гар хүнээс авсан. Манай өнцөө үлж энэ баруунтай шаардлага гэж газар байгаа. Ер нь бол баг малтай байхад. Тэгээ одоо энэгээр ийшээ улцаад нэг гүнний худаг энтер байдаг. Тэгээ энэ рүү голлож ил энд тэмээгэн бараадал байж идэг. Сүүлийн жилүүд бол ер нь тэмээгэн голлож ил өс гэж байна да. Арай боор. Ер нь одоо тэмээний бэлчээр нутаг харагдаад ах шиг байна те ер нь. Тэг үндсэн чанар нь бол тэмээний бэлчээр нутаг ерөөс. Тэмээ тохиромжтой. Тийм газар. Ус сайтай. Тийм сайхан нутаг да. Та хоёр маань хэдэн онд айлгэр болсон тэмээ тэр талаараа бас ярил те. 80 онд айлгэр болсон. Ер нь тэгэл ямаа малж хэлсэн дээ төлөх ямаа. Тэгээд тал нэг 400-аас 500 мал төлөвлөдөг байсан. Засгийн малтай хахад. Тэгээд өөр хүүхдээ бойжуулна. Малан төлөвлөлнө. Тэгээд хүнтэй малтай бойжуулж байсан да. Энэ баруунтай шаардлага гэдэг газар. Тэгж л айлгэр болж амьдралаа хэлсэн дээ. Ер нь Таныг бол нутгийнхаа сайхан хөдөлмөрч хүн гэж ярьдаг юм байна. Тэгээд одоо бас мэдээж одоо бас малчин хүн одоо хөдөлмөрийнхөө үр шимдэр өнөөдөр сайхан Монгол улсын авраг малчин цол одоо хүртээд байгаа бах. Тэгээд бас сайхан мал малгааны талаар өөрийнхөө одоо мал энэ одоо салбар зүтгэж байгаа хөдөлмөрийнхаа талаар бас ярихгүй да. мал маллахч одоо малын толгой олон болвол яг төрүүлж маллах нь бол арай ашигтай байдаг. Ачаал нь бага байдаг. Нэг үе энэ хүүхэд багчул гэрүүлэх болж хараагүй хат манайх бага малтай байхад тэр нэг нэстэй малын ялгчдаг төлөх малын тусгай авчдаг ингэж ажилладаг байсан. Одоо бол дандаа турах тусгай айлууд улаагараа явцсан болох зэрэг тэр чинь нэг цөөхөн бага малтай энэ хэдэн нэмэг олсгал ингэж байж байдаг. Хавар потоо эрт байж үе намруулна. Ингэмэлэн сан шигшмэн хүртэн тийм л үйл ажиллагаа явуулдаг да. Эзэн зэргийн тус хүчний гишүүнээр би 80 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байгаа. Ер нь бол. Тэгээд 80 90 хэдэн онууд бол бас хил дээр өшиж хаяа бас манайд гардаг, постны үүрэг гүйцэтгэдэг тийм байсан. Ер нь бол. Тэгээд тэр хэмжээгээр оролцдог. Бас нэг сайлын хэдэн ямаач өгөөд тэнд хандив тусламж болгох сүү цагааны асуудлаарч бас оролцож байсан. Тийм хэмжээгээр ордог. Газар орон нутгийн одоо тэндэн тийм үйл хад ус үлчээр байдаг гэдгийг харилцан ярилцаж одоо шинэ жолоочууд бас үлгэрлээр үзүүл явдаг та. За мөн одоо энэ хоршооны үйл ажиллагаанд бас оролцож
юм байна шүү дээ. Бусад одоо бас хүмүүсээ нэгтгэж оролцуулж бас одоо өөрсдийнхөө ажил амьдрал мала одоо энэ хаа одоо бас энэ салбарт бас одоо яг хамтран ажиллах үүрэг гүйцэтгэж явдаг байна тийм. Тэгдэг. Яг оршооны гишүүний хувьд бол одоо энэ тэмээнийхэн носыг нийлүүлэн чанартай нос нийлүүлэн ямааныхан олорыг нийлүүлэн чанартай нь олор нийлүүл. Бид носын үүрэг. Энэ усын сэржин хошоо бол бас номгон нутагтай бол мэдэн дээгүүр ард түмэндээ их өгөвчтэй ноос нь олор борлуулж иргэн дээлтэй үйл ажиллагаа явуулдаг ийм сайхан хошоо байдаг. Миний ажилдаг цуг хамтран ажиллагч. Тийм л байгаа. Тэгээ таны хувьд одоо бас ер нь сумор нутагтайгаа байнга уялдаа холбоотой ажилладаг. Одоо хүмүүнлэгийн үйл ажиллагаа, туслан дэмжлэг, за мөн одоо бас энэ малчтын талаар байж байгаа үзэл бодол, одоо бодлогын талаар бас хэр дуурдаг вэ? Яг хүмүүнлэг үйл ажиллагаанд бол би онцгой гэсэн хэмжээгээр ажилладаг. Ер нь бол тэгээ ханд тусламж өгнө. За өөригдөөс ихдээ сумдаг хэрэггээд асуудал байна л да. Тэр нэг гэхээр гэж бас ашигланы хувьд бол ир зөвлөгөө авдаг. Зөв хэмжээний мэдчих чадах юм аа хэлж сургаж ил явдаг. Тэг өнөөдөр одоо та хоёрын маань Монгол улсын авраг малчин цолны мэлалга баяр наадам бас одоо сайхан өргөнлөг эхлэх гэж байна. Тэгээд хоол ойр ах トゥ төрөл нутгийн хоолн гээд хүндэт зочид төлөөлөгчд нутгийн тэмээч тэгээд одоо бас уяачд маань одоо хөрөлцөн ирсэн байна. Баяр наадмын одоо өмнөхийн сайхан сэтгэлээ олцгоё та. За сайхан байна. Хоол ойрын олон хурд илдэ сайхан байлаа. Олон тэмээ тоглолаа. Ойр болоод хоолын ах トゥ нар олон хүн тоглолаа. Сэтгэл өндөр байна. Тийм. Тэгээд сайхан байлцгаарай гэж хүсье. За баярлалаа танд. За баярлалаа та өгч гисэн ажлын амжилт хүсье. За сайхан амарч гэнэ үү та? Сайхан амарч гэнэ. Таваагүй сайхан амарч гэнэ. Тэнк сайн явж ирсэн үү? За сайн явж ирлээ. За ингээд бас улсын аврагынхаа наадам энэ бас баяр мөчөө бас хамтдаа хуваалцж байгаа бас танаа гэрүүл талархал хөвшүүлье. Тэгээ манай оюун цэцэгч маань бас өөрийгөө сайхан танилцуулахгүй тийм ээ. Юу нэг ингэдэг айлын хэд хөөхт байна. Сайхан аав ээжийн талаар, ураг удмын талаар бас нэг ярихгүй да. За баярлалаа. Би энэ уугуул энэ нутгийнх ер нь энэ манай эцэг аймаг авраг тэмээчин бүрэг гэдэг хүн байсан одоо байхгүй. Тэгээ би энэ өргөмөл айлын гац нөгөө хүн. Тэгээд тэндээс сургууль соёл төгсөөд 8 дугаар анги төгсөөд тэгээд одоо малчмарсан. Илгээлт гэдэг юм захиргаал байдаг гэсэн. За илгээлтээр одоо хаана мал болж байна? Энд дээр суусан дараа маллаа 78 онд 48 төгсөөд маллаа. Тэгээд малчмарсан. Тэгэхээр одоо таны аав бол одоо бас авраг тэмээчин хүн байсан. Тэгэхээр тав одоо багасаа л тэмээний бэлчээр дээр өсөөх тох. Тэгсэн. Тэмээч манайхын тэмээч айл байсан. Би тэгэл 78 он сургууль төгсөөл тэр яма гэдэг юм маллаж үзсэн. Тэгээд сүүлд 80 онд айлгэр болоод бага мал маллаад нэлээдэн жил бага маллаад хүүхд чухтай болоод хүүхдүүдээ айлгэр болгоод өмчөрөнгө нөгөөл. Та хоёр маань хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн тийм ээ? Одоо өөр хүүхдүүдийн талаар та нэг ярихгүй юу? Манайх 3 ахынтай 6 хүүхэдтэй. Манай хүүхдүүд ихэнх зарим нь хөдөө малчин, зарим нь төвөр ажилтан. За хүүхдүүд маань одоо бас талаар одоо бас ач зээнэр гэл одоо олуулаа өнөр өтгөн болоо байлгүй тий. Ач зээнэр зэнцэр байгаа. Манайх 13 ач зэнцэртэй. За та хоёр маань одоо тэгээд залуудаа бас нэгдэл нийгмийн малыг одоо хариулахдаа өөр хүүхдүүдээ яаж өсгөж хүмүүжүүлж байв тийм ээ? Гэхдээ тэгэл одоо голцоод тэгээд өөрсдөө хүмүүжүүлнэ л дээ юм тэгээд. Тэгээ нөгөө хүүхдүүд сургууль цуусан, төв рүү орсон. Манай хүн чинь бригад аж ахуй хэдэн жил хийгээд би төв рүү орж колонкод хэдэн жил нэр хойгоод тэгээ хүүхдүүд гайгүй сургууль соёлтойгоо арай том ангид ороод аймаг руу явцгаагаад битгэл төгөлөд байгаа юм. Тэгээд тэмээч юмсан юм. Тэгээд юм тэмээг өсгөх тий. Тий. Тэмээний хэмэг тэнгэрлэг амтны талаар бодож өгдөг зүйлээ ярихгүй тий. Та бол одоо мэдээ орсон цагаас л тэмээтэй хамт байсан үнэ үү? Тий. Би бол тэмээч айлын хүүхэд болохоор тэмээнд бол гайгүй илэрхтэй юм уу та тий. Тэмээнийхээ ашиг шимийн талаар бас ярихгүй юу? Одоо тэмээнийхээ ашиг шимийг танах бас юу яаж авдаг вэ?
Тэмээ бол их ашиг шинтэй амтаа сүү мах ноосноос ихсүүлэл тэмээний айраг сүүч одоо хамгийн дэлхийд одоо хамгийн сайхан байгаа ч үү ямар нэг өвчин айргоороо байдаг сайхан. Тэрийг би бод саагаад борлуулдаг хүн амтанд өгдөг. Ахтуу төрөсөдөндөө өгдөг албан газар мазарт өгдөг. Тэмээ ашиг шин бусаа. Ер нь одоо жилдээ танах хичнээн инг ботголж байна те. Ер нь манайх жилд одоо энэ жил ихэд чинь л одоо 60-аараа тэмээ ботголсон. Энэ цөөхөл ботголж байгаа. Гэтэ болж байгаа. Одоо нэг 10 удаа юм сааж байгаа. Саадаг. Саадаг нь одоо ингээл явж байгаа. Ер нь босод малын ашиг шимийг ер нь авдаг тэмээнийс гадна. Авна баг малаа бас саанаасаа нэд хүүхэртэй нөхөн саана бас хүрхэн цагаадыг хийн. Тэгэл ер нь саахал юм бол саагаал цагаадыг нь ашиглаж л ноос ус бүх юм ашиглаж идэг. За тэгээд өнөөдөр та хоёрын маань Монгол улсын авраг малчин цолны мэлалга баяр наадам эхлэх гэж байна. Холоороо олон сайхан хүмүүстэй хүрэлцэн ирсэн байна. Тэгээд тэр хүмүүстэй талархал төвшүүлээд баяр наадмынхаа сэтгэлээс тусдаа хаваалцахгүй тий. За. Сайхан байна аа. Газараас олон уяач дэрлээ. Газараас олон ах トゥ нар, найз нөхдүүд, малчин телевизийн та бүгд ирсэн баяртай байна. Ачин сайхан болж байна. Өргөн дэлгэр ийм олон уралдаанч хүүхдүүд хүнсүүд нэг уяач идэл гоё. Их баярлж байна. За тэгээд та хоёртаа бас сайн сайхан урт удаанаас энэ ороогийн одоо бас эрүүл энхийг хүсэн өрөөё. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт эрүүлэг сайн сайхныг хүсэн өрөөё. За баярлалаа. За. Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усуугийн Монгол улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ жүгдрийн оюун цэцэг нарын Монгол улсын авраг малчин цолны мялалга баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. За нээлтийн арга хэмжээнд хоёр малчны ах トゥ төрөл төрөсөд за нутгийн удирдлагууд за нэгэн зэрэг мөр зэрэгцэн мал малдаж хөдөө аж ахуйн салбарт өөрсдийн хөдөлмөр зүтгэлээ зориулж ба нутгийн малчид хол орын зочид төлөөлөгчдгээд олон хүндтэй хүмүүс өргөдөн оролцсон юм аа. За энэ үеэр Монгол улсын авраг малчдын цолны мялалга баяр наадамд Өмнөг аймгийн Номгон сумын соёлын төвийн урлаг соёлын одоо хүмүүс аядууга өргөн борж за наадамчин олныг баясан цэнгүүллээ. За эрхэм мөндөд үзэгчид та бүхэн Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усуугийн Монгол улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ Монгол улсын авраг малчин жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цолны мялалга баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ. Атрат хөхүүлсэн наран тос сүндрэлсэн амуу найгсан талд нь найргийн иг шиг хангинсан алдарт 33 говийн нэг амгалан цэнхэр борцонгийн говь цэлийнэ. Энэхүү сайхан орон нутагт минь Монгол улсын авраг малчин хэмээх тэргүүн сайхан хүндэтгэлийг хүлээсэн Бомхүүгийн Эрдэнэ жүгдрийн оюун цэцэг нарын маань хүндэтгэлийн арга хэмжээ ийхүү атан тэмээний уралдаан тайдаг тэмээний уралдаанаар эхэлсэн бөгөөд ийхүү хүндэтгэлийн арга хэмжээг та бүхнийхээ өмнө албан ёсоор нээхэд бэлхэн болсон байна. Намайг хүндлэн ирсэн нутгийн нохын улс ах トゥ болоод уяач та бүгдээ бүрэн зөвлөсөн та бүгдээ өнөөдрийн энэхүү өдрийн мэндийг дэвшүүлье. Би ингээд 45 жилийн түүхэнд өнөөдөр Монгол улс гэсэн сайхан нэр хүнд хүлээсэндээ баяртай байна. Ингээд та бүгдийг сайхан баярлалаа гэж хүсье. Хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Алаас холоос олон сайхан уяачид ирлээ, малчид ирлээ. Ах トゥ төрөл садан хамаатан сандан ангиж яв. Буюу найз та бүхэнд маш их баярлалаа шүү. Эрүүлэг аж жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.
отгон гомгонах сүргийн дэрэгдээс гэгээ татан наран ургана таны амтар цайгаан дэждээ талын монгол сайхан өгөлөө гухтана зэр хоолонч үргэмгүй энэргийн дон талын монгол сайхан тайван амгалаа янзан нормогдох үүдийн хадунаар эцгийн ширгэж хүүгээ хүлээнэ агууд сэвэрэж ачдан өгөөд алсын ууландан цацдан өргөнөө зэр хоолонч үргэмгүй энэргийн дон талын монгол сайхан тайван амгалаа Үүдүүлэн харагдаа өмрийн цэнхэр хангай минь хүү онтх нөрн бүтэгдээд байдаа усын нутаг минь хүү ханганаар хангаавэ зүргэн харуулсан нутаг хөө алын сарнгоо ээжим зүгэн өргсөн нутаг Мөрөн голын шуган урасан мөнхийн цэнхэр хангай минь хүү өрөөн гаргаж тоглож өссөн мөрөөдлүүлсэн нутаг минь хүү хангай наран хангаавэ зүргэн харуулсан нутаг хөө алын сарнгоо ээжим зүгэн өргсөн нутаг хөө Говь нутагта Эрдэд мал сүргээ өсгөн өржөөж олон сайхан амжилтын эзэн болж ирсэн Монгол Улсын аварга малчдын цолны мэл алга баяр наадам өргөн дэлгэр сайхан үргэлжиж байлаа. За баяр наадмын үеэр хүрлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчд за Монгол Улсын аварга малчин цолныхаа мэл алга баяр наадмыг хийж байгаа эрхэм одоо малчдад хүндэтгэл үзүүлсэн юм. За эхний ээлжинд одоо тэдний төрүүлж өсгсөн эрхэм сайхан өр хүүхдүүд, хөргөн бөрөөд, аж зээнэр зүгээс Монгол Улсын аварга малчин аав ээждээ хүндэтгэл үзүүлж эрүүлэх саруул сайхан бүхнийг үсэн өрөөж байлаа. За үүний араас ах дүү, төрөл төрөсөд, найз нөхөд, за мөн одоо бас хамтран ажиллаж байсан малчид, хөлбөмбөрчд, за хөлийн одоо заставын одоо удирдлагууд, мөн одоо бас малчдын хоршооны одоо бас төлөөллүүд гээд олон одоо хүмүүс хоёр малчинд баяр хүргэж хүндэтгэл үзүүлж ерөөлийн үгээ айлдаж байсан юм аа. За Монгол Улсын аварга малчин Бомхүүгийн Эрдэнэ Монгол Улсын аварга малчин жүгдрийн оюун цэцэг нар нь өөрсдийн төрж өссөн нутагта олон жил мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ нутаг орондоо нэртэй олон сайхан амжилтын эзэн болж за өөрсдөө бас хүмүүнлэгийн болон за тусламжийн олон сайхан одоо зүйл оролцож нутаг орныхон хөгжил цэцгэлтэнд хувь нэмрээ оруулж ирсэн юм аа. За мөн одоо бас хаяа залгаа залуу малчид болон нутгийн малчидаа бүлгэр дуурайлал үзүүлж зөвлөм зөвлөгөө өгж мал маллагааныхаа арга барилаас хуалцаж ирсэн эрхэм үндтэй малчид хэлээ. За эндээч Монгол Улсын аварга малчдын цолны мэл алга баяр наадмыг олон одоо хүмүүс зорин ирж хүндэтгэл үзүүлж баяр хүргэж одоо хоёр малчиндаа эрүүлэг хурдтаанаас хамгийн сайн сайхан мөхнийг үсэн өрөөж байлаа. За ингээд үзэгч та бүхэн Монгол Улсын аварга малчдын хүндэтгэлийн үйл ажиллагааг бүлээн авч үзнэ.
Монгол улсын авраг малчныхаа медаль наадмыг хийж байгаа хадам бум үгийн эрдэнэ Жүгдрийн оюун цэцэг нартаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд үр хөхд биднийхэн хажууд урт насаж эрүүлэх байгаарэ гэж хүсэн өрөөж байна. Монголын 33 говийг болох Борцмын говийн энэ үүдэн омор хязгаарын энэ алдар сайхан тэмэжтэй хүндэтгэл зүйлөө үзүүлээ. Та бүгдээ хоршооныхон хамт олонны зүгээс болон хувьяасан нас болоод уян нөө сүм даламж заривжиж өлзий хийгээд утаг нөө сүмбэр уламж баттгуултгай түм түмээр хүрэн тэмээгийн өсгөж түүнээс олон алдартан дахин энэ нутгаас төрөх болтгой гэдэг ёроолыг бэлэгдэн барья. Үнэн хүний хөдөлмөр үнэлэгдэнэ гэдэг л энэ байх та. Би наазыгаа ч өдөө үргэлж арах нэр үнэхээр хөдөлмөр шүн гэдэг бол ийм л байдаг мэдэрсэн. За тэгээ удаа хазан гэрийн малаагаад гэрэлтүүлж байгаараа гэрлийн ярьсан ёо. Одоо авраг малчин гэсэн энэ сайхан өргөмжлийг хүлээж авч энэхүү баяр наадмынхаа үйл ажиллагааг энэхүү говьцоотойгоо өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байгаа явдлыг баяр хүргэж байна. За ингээд 1978 онд Өмнөг аймгийн Номгон сумд тохой залган суулсан 40 гаруй одоо сурагчдын төлөөлөл 10 гаруй одоо хүмүүс хүрэлцэн ирж оюун эрдэнэ натаа хүндэтгэл үзүүлж байна. Ингээд та хоёртаа нэрвлэнх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ярууж байна. Монголдон, говьдон олон сайхан авраг малчдыг, тэмээждийг төрүүлээрэй гэж ярууж байна. Монгол улсын авраг малчин хэмээх энэхүү сайхан нэр хүндтэй шагналыг авсан ах чигтэн халуун баян хүргэж мэдчихлээ. Монголчуудын дархлаа болсон нүүдэлчин өв соёл мал аж ахуйн адгуулан авч явж үнэн сайхан хөдөлмөрийг үлгэрлэж яваад та хоёртан эрүүлэнх саруу сайхан бүхнийг хүсье. Ингээд Эрдэнэ ахын минь үеэл миний аав. За тэгээд аавыгаа одоо төлөөлж өөр хөдөлгөөн танд хүндэтгэл үзүүлэхээр ижитэг аав хүрсэн л дээ. Авраг малчин болсон хайртах эрдэнэдээ бэрэгч оюун цэцэг нартаа хүндэтгэл үзүүлж хоёр хүүхдийнхээ хамтаа хүндэтгэл үзүүлье. Ингээд нутгийнхаа зон олонд бас эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн яруу. Нутаг амтай явдаг шүү. Нутагтай хайртай. За эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид өхөн Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усуугийн Монгол улсын авраг малчин Бомхүүгийн эрдэнэ Монгол улсын авраг малчин Жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цолны медаль баяр наадмыг хүргэж байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан хатны уралдаанд одоо бас бүртгэгдсэн хурц урдан хатнууд бас уралдааны зам гараа за 6 дээр одоо ирж байна. За нийтдээ 28 хат одоо өнөөдрийн баяр наадмын хурдан хатны уралдаанд бас бүртгэгдсэн байгаа. За бүгд л одоо аймаг сум орон нутгийн чанартай олон наадмууд бас айрагдж төрүүлж ийм одоо хурц урдан тэмээнүүд бас өнөөдрийн баяр наадамд ирсэн. За эргэж байна өө жонжуулж эхэллээ. За энэхүү эрхэм үзэгчтэй Монгол улсын авраг малчин за Бомхүүгийн эрдэнэ Жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цолны медаль баяр наадмын хурдан хатууд дагараа 6 дээрээс ирсэн торгон мөчийг одоо үзэгч та бүхэн харж байна. За манай зурглаа шууд урагшлаад үзүүрийн хатнуудыг харуулж байна. 51 дугаартаа уралдааны эзэмсэн Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усуугийн аймгийн алдар туяач аймгийн
авраг малчин элдв өчрийн одоо хурдаах 51 дугаартаа уралдааны зам дурсан халдар хот одоо өнгөн дээр одоо гарч ирсэн харагдаж байна. За наадлаар 6 дугаартаа Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн Жанжинбүгийн аймгийн халдарт байж Батулгын Хадбаатарын Янзах хөг гэдэг хадад гараад ирсэн бол цаартлаар нь мөн одоо Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн Жанжинбүгийн Монгол Улсын алдарт туяаж Бацхан Баянжирлын одоо хурдан хар хатад гараад ирсэн. За ингээд одоо өнгөний артнууд бол нэлээд ширүүг үлдээ гарч ирээд Монгол Улсын авраг малчдын цолны медаль гоё наадны хурдан атны уралдааны одоо өнгөлөөд одоо гарч ирж байгаа харагдаж байна. За ингээд одоо газар нутгийн олон сайхан одоо атнууд одоо урагшилж байгаа. За энэ гурван атны уралдаа дахиад одоо хэдэн атууд бол нэлээд ширүүг үлдээ одоо гарсан байгаа гэдэг та бүхэндээ хэлье. За одоо арын атнуудыг одоо харуулах гэж байгаа шиг байна. За энэ одоо жижигхэн атууд бас Өмнөг аймгийн зогтуусан аймгийн алдарт байж алдар сайхны хүү. За сайн зөвхөн одоо хурдан атууд өнөөдрийн баян наадам хурдан атны уралдааны үзүүр дээр одоо араас одоо зүтгэж байгаа харагдаж байна. За ингээд хурдан атны уралдааныг Өмнөг аймгийн зогтуу яач аймгийн алдарт уяач ууган баярын хүү сумын алдарт уяач Пүрэв доогийн одоо хурдан улаат одоо хөтөлсөн байна. Түүний арлаа ногоон гүмзэдээ хөтөлсөн шарат одоо урагшилж байгаа. Өмнөг аймгийн 3 дэсмийн аймгийн алдарт уяач Наван Доржин гандуулгын одоо хурдан шарат Тормондоо Өмнөг аймгийн Түмэн дэмэний баяр наадамд одоо төрүүлж исэн юм одоо урд говаалтай үр хангаа заагаад одоо хов баян үлгийг одоо олон наадамд одоо очиж одоо уралдаж исэн. Да ховдод одоо очиж уралдаж исэн. За ингээд энэ одоо өнөөдрийн баян наадмын хурдан атны уралдааны өнгөний атнууд бол нэлээд ширүүг хүлдэн. За энэ дунд бол одоо 6 дугаартаа уралдааны дамд орсон Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн Жанжинбүгийн аймгийн алдарт байж Батулгын Хадбаатарын одоо хурдан хугата өнгөрсөн жил одоо Сумбар нутгийн чанартай олон наадамд одоо хэрэгжүүлсэн. Түүний арал дээр 3 дугаартаа урдаад Ардсан Өмнөг аймгийн Хүрмэн сүмэж Усны Кагийн алтан дэлхүүрийн одоо хурдан одоо нэлээд ширэг үлдээ одоо үзүүрийн атны ардад орж иж байгаа. Бацхан баян мөнхийн Хүрмэний Бацхан баян мөнхийн одоо хурдан хөх хад одоо 8 дугаартай цэнгэр хувцастай хөх унцсан арт бол одоо нэг 9 бөөрөн дээр одоо орж ирсэн. За Усны Кагийн алтан дэлхүүрийн одоо хурдан хад бол одоо 10 дээр одоо орж иж байгаа. За ингээд эхний 10 хат бол одоо ариун хатнуудаас жоохон сэрхэн болоод хурдан атны уралдааны хөтөлсөн. За 141 дугаартаа хурдан хат бол одоо 11 дээр одоо орж иж байгаа. За мөн одоо энэ одоо Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн Жанжинбүгийн Монгол Улсын алдарт байж Бацхан Баянжирлын одоо урд нь ногоо хат юм аа үзэгчтэй. За ингээд 10 дээр бол одоо Монгол Улсын алдарт Бацхан Баянжирлын ногоот. За 10 дээр Усны Кагийн алтан дэлхүүр одоо урдаад. За 8 дугаартаа уралдааны замд одоо мордсон Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн Жанжинбүгийн сумын алдарт байж Батмөнхийн одоо баян мөнхийн одоо Бацхан Баянмөнхийн одоо хурдан хатуул цааталтаар 8 бөөрөн дээр 51 дугаартаа уралдааны замд одоо мордсон Өмнөг аймгийн Номгон сумын уяач аймгийн алдарт байж аймгийн аврагчийн элдв өчрийн одоо хурдан халдар хатууд оршилж байгаа. За 6-7-гийн бөөрөн дээр Өмнөг аймгийн 3 дэсмийн аймгийн алдарт байж Наван Доржин гандуулгын одоо хурдан шаратаа. За түүний хүүн одоо унцсан байгаа харагдаж байна да. За ер нь одоо тормон цагаас тодорч одоо олон сайхан хариг дүр өртөж байсан ийм одоо хурд одоо дундуурхан одоо гарч ирээд одоо оршилж харагдаж байна. За наадлаар нь одоо энэ 9 дугаартаа хурдан хат бол одоо Өмнөг аймгийн Хүрмэн сүмийн Монгол Улсын алдарт байж Бацхан Баянжирлын одоо хурдан харахт одоо оршиж байгаа. Цааталтын Өмнөг аймгийн Хүрмэн сүмэн аймгийн алдарт уяач Батулгын Хадбаатарын одоо хурдан за Янзах хөг гэдэг хатуудаа гараад ирсэн. За ингээд энэ хоёр хат бол одоо үзүүрийн 3 хатны ард дээр 4-5-ын бөөрөн дээр одоо оршиж байгаа болом. За тийм байна. За ингээд хурдан хатны уралдааныг Өмнөг аймгийн зогтоо сүмийн уяач Ууган баярын Пүрэв доогийн одоо хурдан улаат одоо хөтөлсөн. Өнөө жил одоо 13 настаад аймаг Сумбар нутгийн чанартай олон наадамд одоо харигдад дөрвж байсан. Хоёр дээр одоо Өмнөг аймгийн зогтоо сүмийн аймгийн алдарт байж Даваад алдар сайхны одоо хурдан улаат одоо гарч ирсэн бол за 72 дугаартаа уралдааны замд одоо гарсан жижигхэн одоо энэ халдар хат бол одоо Өмнөг аймгийн зогтоо сүмийн сумын алдарт уяач улаан хүүгийн оргил эрдэнэ одоо хурдан гоё халдар гэдэг алтаа. За энэхүү эрхэм үзэгчтэй Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн нүсүгийн Монгол Улсын алдарт Монгол Улсын авраг малчин за Бомгүүгийн эрдэнэ жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цонны медаль гоё наадам хурдан албараа дорж ирэхэд за Өмнөг аймгийн зогтоо сүмийн уяач Ууган баярын Пүрэв доогийн одоо хурдуулаа төрүүлээ үзэгчтэй сумын алдартын бүрээ төрүүлсэн. За ингээд Наван Доржин алдар сайхны одоо хурдан хат бол одоо аман үзүүнд одоо хурдж байгаа харагдаж байна. За 3-ын одоо хатыг одоо өөрөөр эхний 2 хатуудаа ингээд тасарцсан арын хатнууд бол харуулгааргүй болсон. За арын хатууд бол нэлээд ширүүг үйлдэл одоо орж иж байгаа шиг байна. За араас одоо энэ Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн нүсүгийн сумын дэргүү алдарт уяач Батчаргалын сайн зэргийн одоо хурдан шарат бол одоо нэлээд ширүүг үйлдэл одоо орж ирсэн ба харагдаж байна. Гоё галтар дээр одоо өрөөд ирсэн байгаа. Гоё галтар дээр өрөөд ирсэн маань. За Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн нүсүгийн уяач Батчаргалын сайн зэргийн одоо хурдан шарат айргийн 3 одоо хурдулж айргийн 4 дээр Өмнөг аймгийн зогтоо сумын дэргүү алдарт уяач за улаан хүүг оргил эрдэнэ одоо хурдан хат одоо хурдлаа. За 5 дээр Өмнөг аймгийн Хүрмэн сүмийн Монгол Улсын алдарт байж Бацхан Баянжирлын одоо хурдан хараад дурсан бол за 6 дээр Өмнөг аймгийн Хүрмэн сүмийн аймгийн алдарт уяач Батулгын Хадбаатарын одоо хурдан хат одоо орж байгаа харагдаж байна. За 7 дээр дахиад одоо Монгол Улсын алдарт байж Бацхан Баянжирлын одоо хурдан ногоо хат одоо орж иж байгаа харагдаж байна. За 8 дээр одоо энэ мөн одоо Өмнөг аймгийн Номгон сумын уяач Бачралын сайн зэргийн одоо хурдан хатад орж иж байна. За 9-ийн бөөрөн дээр мөн одоо Өмнөг аймгийн Номгон сумын уяач Батгэрлэн Бачралын одоо хурдан халтар хат одоо ингээд
9-9-дөр одоо орж иж харагдаж байна. За 10 хатыг одоо бүгдээрээ одоо харгаж байна. За ингээд одоо эхний 9 хатад одоо бас ингээд лээ ширэг хөвөлтөөхөн сайхан одоо уралдааныг гаргаж одоо оруулаа. За энэ өмнө гомгийн хөрмөн сүм үе яаж Бээжингийн дөлхүүгийн одоо хурдан шараад 10 дээр одоо хурдалж байгаа юм байна. За ингээд тав хүнд хурдан хатны уралдааны хүрлээ. Улсын аваргын наадамд хатаанд төрүүлгэлээ баяр хүргэе. За баярлалаа. За хатагийн тухай юу? За миний энэ жил энэ юу зүүн чагаа явж тэрэлж рүү явж ам үзүүчээд ирсэн. Өмнөх амжилтууд байсан. Өмнөх амжилт дурдаа тэгээд дуусгаарг байгаа да. Хатцаагаа харагдлаа баяр хүргэе. За баярлалаа. За хатныхын тухай. За хатын баянлаа сумын Вогон баяр гэдэг дүүгээс авсан юм байна мат. 2 жил сайхан уралдаж байна. Өнгөрсөн жил яаж уралж байлаа? Өнгөрсөн жил бас хэдэд орсоо. Аа. За өнөөдрийн наадам сэтгэлээ бол. За өнөөдөр наадам өргөндлөөр сайхан болж байна. Атам үзүүлсэн даа баяртай. За баярлалаа. Би Дундгай аймгийн өндөр шилсэн байгуул Өмнөг аймгийн Номгонс байрат нав. Бэлгүүний угам сумын дэргөөс бэлгүүний угам баяр гэдэг. За энэ миний найз сумын дэргөөс Батжиргалын сайн зэрэг гэдэг хүний тэм байгаамаа. За энэ тэмээний талаар ярил. За тэмээний талаар ярил энэ шин тэмээ байгаа. Энэ Шинжэн Баянгар аймгийн Шинжэн сум яриад аймгийн алдарч Алтан гэрэл гэж миний найз надад гэсэн тэм байгаамаа. Найзаас авсан тэмээ өнөхөр өнөөдөр сайхан харигдлаа. Анхныхаа уралдааныг сайхан харигдлаа бас. Баяртай байна. За гоё галтаар өнөөдөр бас уралдаан нотлоод хатан тэмээний уралдаанд бас хайрагдлаа баяр хүргэе. За тэглээ маш баяртай байна. Тэгээ одоо нөднө 4 настай тайлаг байсан энэ жил тэгээ сайхан бүдүүн тэмээнд уралдаад сайхан уралдаж ааргийн дөрөвт хурдлаа. За тэгээд наадам зохион байгуулж байгаа Монгол Улсын аварга малчин мэлэлэг наадам хийж байгаа. Ах эгч хоёртой амьдралд нэрүүлэх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За Номгон сумын Монгол Улсын аварга малчин Бөмхүүгийн Эрдэнэ Жүгдрээ оюун цэцэг нарын Улсын аварга малчин цолны Мэлалга баяр наадмын хурдан хатны уралдаанд төрүүлж яригдсан хатнуудын бай шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд төрүүлсэн хатыг өргөмжлөл медаль одоо мөнгөний шагналаар шагнасан. За мөн одоо амун үзүү айргийн 3 4 5 удаа хурдалсан хатнуудын бай шагналыг одоо гардуулж байна. За мөн түншлэн одоо өнөөдөр урдан хатны уралдаанд одоо төрүүлж яригдсан хатнуудыг 11 хүртэл одоо байрж шагналыг гардуулсан байгаа гэдэг хэлэхэд таатай байна. За ингээд төрүүлж яригдсан хатнуудын бай шагналыг Монгол Улсын аварга малчин Эрдэнэ Монгол Улсын аварга малчин оюун цэцэг нар болон за зохион байгуулагчид өөр хүүхдүүдийн одоо төлөөллүүд гардуулан өгч баяр хүргэж байна. За үнэхээр одоо бас олон сайхан тэмээнүүд өнөөдөр бас ирж уралдсан ийм сайхан уралдаан болсон байгаа. За ингээд ирж уралдсан одоо бас уяачдаа бас баяр наадмын зохион байгуулагчид болон улсын аварга малчид бас талархал төвшүүлж байгааг бас хэлэхэд таатай байна. За ингээд хурдан хатны уралдаанд төрүүлж яригдсан хатнуудын бай шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн ус угийн Монгол Улсын аварга малчин Бөмхүүгийн Эрдэнэ за Жүгдрийн оюун цэцэг нарын Монгол Улсын аварга малчин цолны Мэлалга баяр наадмын үеэр за тэмээн соёл уралдаантай холбоотой олон үйл ажиллагаанууд бас зохион байгуулагдсан маа. За үүний энэ одоо нэг жишээ болвол за тэмээн дээрээс байт харвах одоо ийм тэмцээн байлаа. За анхлан одоо зохион байгуулагдж байгаа тус тэмцээн бол нэлээд өрсөлдөөнтэй үзүүштэй олонний анхаарлыг одоо татсан ийм тэмцээн байсан гэдгийг бас хэлэхэд таатай байна. За тэмцээнд бол одоо өнөөдрийн баяр наадмыг зорин ирж оролцож байгаа уяачид маань за тэмээчин залуучууд малчид маань бас өргөн бүрэлдэхүүнтэй оролцож за анхлан одоо бас зохион байгуулагдж байгаа тус тэмцээнд бас өөрсдийн цэцэн мэрэгнээ одоо сорин өрсөлдсөн байгаа. За ингээд тэмээн дээрээс байт харвах одоо тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөхөд за 1-р ойронд Өмнөг аймгийн Цогтбоо сумын тамирчин Мөнгөн буян 1-р ойронд орсон бол 2-р ойронд Өмнөг аймгийн Цогццын сумын тамирчин Баасан жаргал орлоо. За 3-р ойронд Өмнөг аймгийн Баян сумын тамирчин Отхон баяр, за 4-р ойронд Баян онгор аймгийн тамирчин Өсхөөр, за 5-р ойронд Өмнөг аймгийн Номгон сумын тамирчин Төрөв Батнаар орж бусдыгаан манлайлаа. За ингээд Монгол Улсын аварга малчдын цолны Мэлалга баяр наадмын үеэр зохион байгуулагдсан. За тэмээн дээрээс одоо байт харвах одоо энэ тэмцээнд амжилттай оролцож шагналт байранд одоо шалгарсан баг тамирчид болон за тэмээчид малчдын одоо шагналыг за зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч одоо баяр хүргэсэн. За өргөмжлөл одоо мөнгөний шагналаар шагнаж цаашдынх нь уралдаан тэмцээнд нь амжилт хүссэн юм аа. Нутгийн дүү миний бие
энэ медалганд сурын харваг зохион байгуулж орж Монгол улсын хэмжээнд одоогийн байдлаар 2 дахь удаан зохион байгуулагдж байгаа. Тэмээн дээрээс сур харвах энэ үйл зан үйлийг хийж байна. Ингээд өөрхийн шанартайгаа ирлээ. Та бүхэнд өрөөлийг бацраг сайн бүхэн Булган сүлтэй өрөөлөг өргөё. За эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ өргөн барьж байгаа Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн суугийн Монгол Улсын аварга малчин Гомхөгийн Эрдэнэ жүгдрийн оюун цэцэг нарын Улсын аварга малчин цолны Мэлаал гоё наадмын хурдан тайлгны уралдаанд одоо бүрдэгдсэн хурдан тайлгнууд гарааны 6 дараас эргэж байна. За хурдан тайлгны уралдаа эренгүүд Өмнөг аймгийн зохицуулсан сумын алдарт бай Цэнгэлийн сумын хүн Мөнгөн буянгийн одоо хурдан тайлг бол нэлээд ширэг үйлдэл гарч ирээд хурдан тайлгны уралдааныг хөдөлж байгаа харагдаж байна. За ингээд одоо бас үзүүрийн тайлгнууд нэлээд одоо бас ширэг үйлдэл одоо гараа авчлаа. За Өмнөг аймгийн Номгон сумын Монгол Улсын аварга малчин аймгийн алдарт бай Баягийн мөнхтрийн одоо хурдан тайлг бол одоо Сөнөөдрийн баян наадмын хурдан тайлгны уралдааны өнгөө одоо аваад одоо гарч харагдаж байна. За үзүүрийн 4 тайлгны цаатал дээр Өмнөг аймгийн Цогтоосон сумын алдарт байж Төвднөр Жуланбаатарын уйжруулж байгаа Дүгрийн Сүхбаатарын одоо хурдан тайлг одоо харж байна. Арын тайлгнуудын өнгөн дээр Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдарт Шаавтрын мөнх төвшингийн тайлг, Монгол Улсын аварга малчин аймгийн алдарт байж Баягийн мөнхтрийн тайлг гэсэн одоо хурдан тайлгнууд манай зургаачин дүрнд одоо хальтаг харагдаад өнгөрлөө. За ингээд одоо хурдан тайлгны уралдааны 4 тайлг хөтөлжээ. Өнгөн дээр Өмнөг аймгийн Номгон сум байж Дүүгэн отгон дүүгэн одоо хурдан тайлг хөтөлсөн байгаа харагдаж байна. Хоёр дээр одоо энэ 25 дугаар дээрийн гоцтой уралдааж унтсан Өмнөг аймгийн Цогтоосон сумын алдарт бай Цэнгэлийн сумын хүн Мөнгөн буянгийн одоо хурдан тайлг 2 дээр одоо гарч ирсэн бол за цаатал дээр нь одоо бас 147 дугаартай 4 дээр бол одоо Өмнөг аймгийн Цогтоосмын сумын алдарт байж Улаанбаатаргаа уйжруулж байгаа Дүгрийн Сүхбаатарын одоо хурдан тайлг гэсэн. За ингээд одоо энэ 4 тайлг өнөөдрийн баян наадмын хурдан тайлгны уралдаан гэсэн 4 дээр 71 дугаартай уралдаанд Өмнөг аймгийн Номгон сумын аймгийн алдарт туяач Монгол Улсын аварга малчин Баягийн мөнхтрийн одоо хурдан улаан тайлг одоо гарч ирсэн юм байна. За ингээд одоо өнгөний 3 4 тайлагч одоо бас нэлээд одоо очтойхон гарч ирээд Улсын аварга малчтын цолны медаль баян наадмыг хөтөлсөн. За 44 дугаартай тайлаг 5 руу шурглаа үзэгчтэй Өмнөг аймгийн Хөрмөн сумын Жанжинбагийн уяач Дүүлхүүгийн хүү за Дэлгэр мөрөнгийн одоо хурдан тайлг одоо орж ирлээ. За энэ одоо бас өнгөрсөн жил одоо бас тормондоо бас хурдан байсан тайлг сум орон нутгийн чанартай олон наадмууд бас одоо айрагдад төрүүлж байсан. За ингээд Дүүлхүү гэдэг уяачийн одоо хурдан тайлг одоо өнөөдөр нь одоо хүүхдийн нэр дээр одоо мордсон байна. Дэлгэр мөрөнгийн тайлг ороод ирсэн. За өнгөний 4 тайлг одоо дөмөхгүй уралдааныг гараад за өнөөдрийн баян наадмын хурдан тайлгны уралдааныг бол одоо хоолгон одоо хөдөлж байгаа харагдаж байна. За 5 дээр бол одоо отхон дүг одоо хурдан тайлг арын тайлганд оржсэн 6 дээр Өмнөг аймгийн Цогтоосон уяач за Хосбаатарын одоо хурдан тайлг одоо орж ирлээ. За наадлаар одоо 141 дугаартай уралдааны замд Өмнөг аймгийн Хөрмөн сумын Жанжинбагийн уяач Батбаянгийн Баяр хүүгийн одоо хурдан тайлг одоо энэ шар хувцастай уралдаанд унтсан 7 дээр одоо орж иж байгаа харагдаж байна. За түүний ардлаар 149 дугаартай уралдааны Өмнөг аймгийн Баян улсын аймгийн алдарт Шаавтрын мөнх төвшингийн хурдан тайлгийг Өмнөг аймгийн Цогцын сумын сумын алдарт уяач Бадар цэцгэн Баасанжаар бол одоо унтсан одоо орж иж байгаа харагдаж байна. Түүний ардлаар одоо энэ цэнгэр хувцастай уралдаанд унтсан. За мөн одоо Шаавтрын мөнх төвшингийн уяандараас одоо морцсон хурдан тайлг одоо орж иж байгаа харагдаж байна. За 8 9 бүрэн дээр одоо 2 тайлг нь одоо орж ирлээ. За 10 дээр одоо улаан хувцастай өгдөнцөн 10 тайлг ороод ирсэн. За ингээд эхний 10 тайлг бол одоо бөөгнөрч байна үзэгчтэй. Нэг 50 жихгүй бол одоо хурдан тайлгны уралдаан бол нэлээд ширүүхэн өрсөлдөөнтэй бөөндөө одоосон сайхан урагшилж байна. Өмнөг аймгийн Хөрмөн сумын Жанжинбагийн уяач Дөлхөгийн одоо хурдан шар тайлг ороод ирсэн. За наадлаар Шаавтрын мөнх төвшингийн хурдан тайлг өнгөрсөн нь одоо тормондоо одоо хурдан байсан да. Олон наадамд бас одоо айрагдад дөрвж байна. Сумынхан баяр наадамд бас айрагдад дөрвж байсан. Дорног аймгийн Мантахад одоо очиж одоо айрагдад дөрвж байсан. За өнгөний 3 тайлг бол одоо гараа авчлаа. Арын тайлгын өндөр 22 дугаартай Өмнөг аймгийн Баян талаас сумын аймгийн алдарт байс Хосотын Жавхлан төгсгийн одоо хурдан тайлг одоо орж ирлээ. Баягийн мөнхтөр одоо алдартын тайлг одоо орж иж байна. Шаавтрын мөнх төвшингийн одоо хурдан шар тайлг. За ингээд 4 5 6-гийн тайлг шүү. Эхний 3 тайлг тасраад гараа авсан байгаа. За 7 дээр одоо энэ улаан хувцастай уралдаан одоо урдан хар тайлг одоо ороод ирсэн байгаа. Түүний арал дээр за энэ хиний тайлг одоо орж 3 дугаартай уралдааны замд одоо мордсон. За отхон дүгийн одоо хурдан тайлг Номгоны. За Цэнгэлийн сумын хүү Мөнгөн буянгийн одоо хурдан тайлг 10 бүрэн дээр одоо орж ирлээ. За 3 дугаартай уралдааны замд орсон отхон дүгийн одоо хурдан тайлг ус одоо саяны тайлгнуудаа гараа авсан байгаа. За 11 2-ын тайлыг одоо харуулъя. За 11 дээр бол одоо Өмнөг аймгийн Номгон сумын уяач Бахтэлгэрийн одоо хурдан хар тайлг одоо орж иж байна. 12 дээр Өмнөг аймгийн Ноён сумын уяа сумын алдарт уяач Батөрийн Нарвантан одоо хурдан шар тайлг. За энэ одоо цагаан хувцастай өгд унтсан одоо хурдан шар тайлг одоо орж иж байгаа харагдаж байна. За эхний 12 тайлг одоо орж ирсэн. За 13 дээр Өмнөг аймгийн Номгон сумын Баяр Жаргалын отгон бэлгийн тайлг 9 дугаартай уралдааны замд мордсон. За 14 дээр Өмнөг аймгийн Номгон сумын уяач Бачаргалын сайн зэрэг одоо хурдан тайлг. 15 дээр Өмнөг аймгийн Хөрмөн
сумын уяач Дүлхүүгийн дэлгэр мөрөнгийн одоо хурдан тайлаг гэсэн. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан тайлагны уралдаан нийт 28 тайлаг одоо бүртгэгдсэн. Та бүхэндээ эхний 15 тайлагыг одоо харуулад манай зурлаач одоо урагшааллаа. Бачаарлын сайн зэргийн одоо хурдан тайлаг 14 дээр 13 дээр 9 дугаартай уралдаанд Өмнө Гомгийн Номгон сум байж баяр жаргалан отхон бэлгийн одоо хурдан тайлаг бол одоо 13-ын бөөрөн дээр одоо урагшилж байгаа. За ер нь одоо бас урагшаагаан зүтгэгүүд үзүүрийн тайлаг нэлээд одоо холдоод одоо урагшилсан. Өнөөдрийн баяр наадмын хурдан шилбэн тайлагны уралдаанд одоо хурц хүчээ сорж байгаа тайлгуудыг 7 км-ээс одоо уралдуулж байгаа. Өмнө Гомгийн Ноён сумын уяач Батөрийн Нармтын одоо хурдан тайлаг, Өмнө Гомгийн Номгон сумын уяач Батэлэрийн одоо хурдан хар тайлаг гэсэн хоёр тайлаг бол 9-10-ын бөөрөн дээр урагшилж байгаа шүү үзэгчтэй. За эхний 8 тайлаг тасарсан. За 5 тайлаг явж байгаа хэвээр. За Бацангидын сумын одоо хурдан тайлаг. За хар тэмээгээр нь одоо сандахгүй сайн мэдэндээ Бацангидын сумын хар тэмээ гэж олон жил одоо сайн одоо уралдаж за олон сайхан наадмууд одоо иргэдэд төрүүлж байсан. За Бацангидын сумын мөнгөн буян одоо хурдан тайлаг 8 дээр шүү үзэгчтэй. 8-ын бөөрөн дээр одоо урагшилж байна. 3 дугаарт Сотхон дүгэн одоо хурдан тайлаг одоо урагшилж байна. 141 дугаарт уралдаанс Хөрвөн сумын уяач Батбаянгин Баяр хүүгийн одоо хурдан тайлаг гэлээ. За Шаатрын мөнгө төвшингийн одоо хурдан шар тайлаг. За манай зуруулаачийн дуранд харагдаад өнгөрсөн. За жоон замаасаа гарч одоо уралдаад ах шиг байна. За одоо ингээд одоо урагшлаад үзүүрийн тайлгуудыг харуулах байхаа. За эхний тайлбар нэлээд одоо холдоод одоо гаравцсан. За Өмнө Гомгийн Номгон сумын одоо Монгол улсын авраг малчин аймаг алдартай яач Баягийн мөнгөтрийн одоо хурдан шар тайлаг гэж Өмнө Гомгийн за Баян улсын аймаг алдартай Чулуунбатны Баяны мар дамжууд өнгөрсөн жил тормондоо очиж олон сайхан баяр наадамд одоо хайрыг төрүүлсэн. Дорно Гомгийн Мандах сумын Төмөн дэмэний баяр наадамд одоо төрүүлж байсан санагдаж байна. За ер нь одоо сумар нутгийн чанартай олон наадамд бас хайрыг төрүүлж байсан. За ингээд хурдан тайлагны уралдаан сая 22 дугаартай Өмнө Гомгийн Баянлаа сумын аймаг алдартай Жавхлан төгсгийн одоо хурдан тайлаг, Хосотын Жавхлан төгсгийн одоо хурдан тайлаг, Бариулын Хосот гэж одоо бас мундаг сайхан уяаж авах байсан да. За түүнийхүү одоо Жавхлан төгсгийн одоо хурдан тайлаг 92 дугаартай Өмнө Гомгийн за энэ Зогтоо сумын алдартай уяаж Хосбаатарын тайлаг одоо машин очингууд жоохон хантаараад үлдчих шиг боллоо. За ингээд үзүүрийн хоёр тайлаг одоо холгон тасарсаа. За аргагүй одоо энэ хоёр тайлаг бол одоо өнгөрсөн жил тормондоо хурдан сум орон нутгийн чанартай аймгийн бүсийн наадмуудаас олон удаа иргэдэд төрүүлж байсан ийм одоо хурдан тайлаг. За Дорно Гомгийн Дунд Гомгийн Дэлгэр хангай сумын уяач Нямын отхон дэлгэрийн одоо хоёулаа ботхон димэн. За Наатлын тайлаг шар хувцастай уралдаан жуулсан тайлаг бол Өмнө Гомгийн Зогтоо сумын аймаг алдартай Төвдөнөржин Ууган баярын хөв. За Пүрв доогийн тайлаг. За цаатлын тайлаг бол одоо Өмнө Гомгийн Зогтоо сумын алдартай Төвдөнөрж Улаанбаатарын хоёр жирлуулж байгаа Дүгрийн Сүхбаатарын тайлаг гэж. За өнөө жил одоо бас Өмнө Гомгийн Баруун Буйлаа сум зохион байгуулагдсан. За ирээдүйн хурдын тайлагны уралдаанд айргийн 4 удаа хурдалчаад ингээд одоо бас давхар уяагаар одоо ээж урлаж байгаа маа. За энэхүү эрхэм үзэгчтэй Өмнө Гомгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ Монгол улсын авраг малчин Жүгдрийн оюун цэцэг нарын Монгол улсын авраг малчин цолны Милалгой наадмын хурдан тайлаг барианд орж ирэхэд за Өмнө Гомгийн Зогтоо сумын алдартай Төвдөнөрж Улаанбаатар хоёр жирлуулж байгаа Дүгрийн Сүхбаатарын одоо хурдан тайлаг төрүүлээ үзэгчтэй. Аман үзэнд Өмнө Гомгийн Зогтоо сумын Ууган баярын Пүрв доогийн одоо хурдан тайлаг аман үзэнд одоо ордууллаа. Айргийн 3 дээр Өмнө Гомгийн Баян далай сумын аймаг алдартай байж Хосотын Жавхлан төгсгийн одоо хурдан тайлаг. За өнгөрсөн жил одоо Өмнө Гомгийн Булган сум зохион байгуулагдсан аймгийнхаа баруун бүсийн уралдаанд одоо аман үзэнд одоо ордуулж байсан тайлаг да. Саяны 3 удаа хурдалсан тайлаг. За Өмнө Гомгийн Баян Гомгийн Баян өндөр сумын алдартай Ямхүүгийн Амар цайгийн одоо хурдан дэмэнүүд өгшөлтэй ийм одоо хурдан тайлгаа. За ингээд айргийн 3 удаа хурдаллаа. Зөрөв дээр одоо Өмнө Гомгийн Баян далай Номгон сумын аймаг алдартай яач Монгол улсын авраг малчин Баягийн мөнгөтрийн одоо хурдан шар тайлаг аргагүй одоо хурданаа гэж нотолж айргийн 4 удаа хурдаллаа. Өнгөрсөн жил тормондоо одоо тодорч одоо олон сайхан баяр наадам төрүүлж ирсэн юм одоо хурдан тайлаг шүү үзэгчтэй. За 5 дээр ямар тайлаг одорсон. За 5 дээр одоо энэ 11 дугаартай уралдааны зорсон Номгон сумын уяач Батэлгэрийн хар тайлаг 5 дээр одоо хурдалж Өмнө Гомгийн Ноён сумын уяа Батөрийн Нармтын одоо хурдан тайлаг 6 одоо хурдаллаа. Энэ хоёр тайлаг бол араас бол сайн зүтгэсэн байх шүү үзэгчтэй. Тэр одоо 12-3-ын бөөрөн дээр урагшлаад байсан. За ингээд 6-7 дээр одоо энэ хиний тайлаг одоо орж ирж байна. Өмнө Гомгийн Хөрмөн сумын Баяр хүүгийн одоо хурдан тайлаг. За 8 дээр одоо Номгон сумын Дүүгэн Отгон дүүгэн одоо хурдан тайлаг одоо орж ирж байгаа харагдаж байна. За ингээд одоо эрхэм өндөд үзэгч та бүхэндээ бидхэн Монгол улсын авраг малчин Эрдэнэ Монгол улсын авраг малчин оюун цэцэг нарын одоо цолны Милалгой наадам хурдан тайлагны уралдааны хүргэлээ. За ингээд одоо Өмнө Гомгийн Зогтоо сумын уяач Сингэлийн сумыг одоо хурдан тайлаг одоо орж ирсэн. 9 дугаартай Номгон сумын уяач Баяр жаргалын Отхон бэлгийн тайлаг одоо энэ орж ирж байгаа харагдаж байна. За ингээд одоо арын тайлагнууд орж ирж байгаа харагдаж байна шүү. Дөлхүүгийн одоо хурдан тайлаг одоо орж ирлээ. Тайлагаа сайхан төрүүлглээ баяр хүргэе. За баярлалаа. Сайхан аврагын улсын аврагын баяр наадамд ир сайхан тайлагаа төрүүлгэсэн баяртай байна. За тайлагны хэд хуралдаан болчих вэ? Тайлаг одоо 4 дахь хуралдаанаар л ирсэн. 4 уралдаж 3 төрүүлж 1 5 төрсөн. 2 боцот наадамд төрсөн. Нэг сая энэ дээр төрүүлсэн. Нэг нь ирээд урд 5 төрсөн. Аа. За энэ улсын аврагын наадам талаар сэтгэлээ.
За сайхан зохион байгуул сайхан өргөн дэлгүүр сайхан наадам болж байна өө. Улсын аварга хийж байгаа ахагч иртэ сайхан баярын мэнд хүргье. Бүрүүдээ өнөөдөр сайхан наадж байна. Улсын аваргын наадам дээр бас тайлга зөөдүүлээ баяр хүргье. За баярлалаа. Амины энэ жил тайлаг нэг баачтай уралдаанд дөрвөлчөөд ирсэн. Хөшөл удам хаанах лээ. Хөшөл удам хойно дэлгэр ангаан отгон дэлгэр гэдэг үний отгон тийм ээ. Өнгөрсөн жил Тормондоо хурдан байсан ба хаана амарлаа. Тормондоо хэдэ баачтай уралдаанд мандалгууд тавлаад тэгээ хөшөө чинь тэгээд баачтай уралдаанууд орсон бохоо. Тайлаг өнөөдөр уралдаж сайхан харагдлаа баяр хүргье. За баярлалаа. Өмнө аймгийн Баян талаас мөрөт аймгийн алдартай чухал нөхсөх залуу байна. За Баян талаас маса ганцаараа зорж ирж уралдаад. Тасаалаг сайхан уралдаж айргийн 3 дахь гэсэн. Тайлагныхаа талаар өмнө одоо Тормондоо ямар амжилт үзүүлж байна? За нүдэн Тормондоо 7 уралдсан. 4 орсон. 4 харилцсан. Булган сумд аймгийн бусдаа амуу үзүүдэд. Тэгээд сумдын наадамд 3 орсон. Тайлагныхаа 2 үл. За миний тайлаг Тором цагт урдан байсан тайлаг байгаа юм тором байгаамаа. Тэгээд Баян сумын Баянаа хай бодхон тийм байгаамаа. Энэ жил анхны уралдаа сайхан дөрвөллөө баяртай байна. За Монгол Улсын аваргалчин Эрдэнэ Монгол Улсын аваргалчин оюун цэцэг нарын улсын аваргалчин цолны Мэлалгын наадам хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын байшингалыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан атнуудын байшингалыг за Монгол Улсын аваргалчин Эрдэнэгийн хүү Нямхүүгийн одоо гэрүүл ивент итгэж одоо байсныг бас та бүхэндээ туулахад таатай байна. За ингээд Эрдэнэгийн Нямхүү за гэр бүлийн хамтаар за зохион байгуулагчдын зүгээс хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын байшингалыг гардуулж байна. Алтан мөнгө хүрэл медаль, өрөмжлөл, мөнгөний шагналаар шагнаж хурамшуулсан. За мөн одоо ус нийтдээ 28 одоо тайлаг уралдсан. За 50% нь одоо барьж байшингалыг гардуулсан гэдгийг та бүхэнд хадгалахад таатай байна. За Өмнөг аймгийн Номгон сумын Тэрсэн усгийн Монгол Улсын аварга малчин Эрдэнэ оюун цэцэг нарын Монгол Улсын аварга малчин цолны Мэлалгын наадам үеэр зохион байгуулагдсан бас нэгэн одоо сонирхолтой уралдаан тэмцээн бол за эвнийг хангалт тэмээ туйлуулах сургах одоо тэмцээн байлаа. За энэ төрлийн тэмцээн бол багийн төрлөөр зохион байгуулагдсан. 2 одоо тэмээчин малчин за 1 баг болж тэмцээнд оролцсон. За тэмцээнд бол нийтдээ 5 баг одоо оролцлоо. За багууд маань эхний ээлжинд хангалт тэмээг унгаад за тэгээд буйлаад за тэгээд одоо ус хангалт тэмээгээ босгож ирээд одоо ингээд сургасан байгаа. За туйлуулсан тэмээгээ бас амжилттай сайхан сургаад за 1 км-ийн зайд орших цэгийг тойрч ирж одоо барайнд орсноор за тэмцээний шилдэгүүд аваргууд маань тодорсон байгаа. За тэмээчин малчин хүмүүсийн одоо эд хавыг гайхуулсан за тэмцээн наадмыг бас онц сонирхолтой болсон тус тэмцээний одоо дүн гарахад за 1-р байранд Өмнөг аймгийн Хөрмөн сумын малчин Чулуун дотох Дорд Сумбуу нар 1-р байранд орсон бол 2-р байранд Өмнөг аймгийн Номгон сумын Отхон бэлэг, Цэцэн бэлэг нар за 3-р байранд Өмнөг аймгийн Номгон сумын Аз жаргал, Баян жаргал нар орж бусдайгаан манлайлаа. За ингээд Монгол Улсын аварга малчдын цолны Мэлалгын 2 наадмын үеэр зохион байгуулагдсан эвнийг хангалт тэмээ за туйлуулах, булгуулах, за сургах одоо энэ тэмцээнд амжилттай оролцож шагналт одоо байранд шалгарсан тамирчид за малчдын одоо шагналыг Баян наадмыг зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэлээ. Миний аав ээж бол тэмээч хүмүүс. Тэгээд оюун цэцэг ихч бол одоо миний ээжийн ирчийн хүүхэд. Эцэг нь бол бас миний аавын ах. Нэгсэндээ бол эгчтэй хоёр, ахтай хоёртой суусан юм болсон л да. Тэгээд 1968 он, 1971 онд манай аав даваа оюун цэцэг гоё аав Пүрв нар бол одоо 1968 он 1971 онд аймгийн хошоо аварга тэмээчин цал хүртэж ийсэн. Ийм тэмээч болсод байсан. Тэгээ оюун эгч маань одоо тэр тэмээ сэргийн бэлчээр төссөн ийм малчин удам ихөө. Эрдэнэ ах хөргөө ахын маань хувьд бол нутгийн мундаг малч бом хүн гэдэг хүний хүүхэд. Тэрний төрсөн дүү нь бол одоо 1988 онд Монгол улсын залуу аварга малчин цал хүртэж ийсэн. Инх жаргал гэж
сайхан малчин хүн байсан. Одоо энэ наадамд бол гэр бүлийн хүн нөхдөй очиж ирч чадаагүй байна. Тэгээ аль талаасаа бол ихэд мал малгааны ариун туршлагатай бүгд удам дагсан юм малчин сайхан хүмүүс л тий. Энэ болохоор дараа нь бахархаж энэ наадамд ирсэн. Наадам гоё боллоо, сайхан байна. За эрхэм мөндөд үзэгчдээ Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол Улсын аварга малчин Эрдэнэ оюун цэг нарын улсын аварга малчин цолны Мэлалгой наадмын хурдан тормны уралдаанд бүртгэгдсэн 35 торм инхүү гарааны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй охин харж байна. За газар олон сайхан одоо цууд хурдан тэмээнүүд өнөөдөр баян наадманд одоо ирж уралдаж байгаа. За ингээд одоо өнөө жилийн энэ намрын уралдаанууд одоо олон сайхан уралдааны хийж байгаа. Ийм одоо хурдан тормод өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдаанд бүртгэгдсэн. За хамгийн араас энэ 48 дугаартай уралдаансан Монгол Улсын аварга малчин аймгийн алдар туяаш Баягийн мөнхтрийн одоо хурдан торм 48 дугаартай нэлийн хараханс одоо гарч харагдаж байна. За хурдан тормны уралдааныг Өмнөг аймгийн Баянлаас аймгийн алдар туяаш хосотын жохон төгсөн одоо унсан торм одоо нэлээд ширэг үйлдэл хөтлөд одоо хурдан тормны уралдааныг хөтөлсөн. За бид хүн одоо хурдан тормны уралдааныг арай одоо алсаас одоо холоор одоо харуулж байгаа. За өчигнийхээр одоо бас энэ намрын уралдаануудад одоо зарим нь уралдсан, зарим нь уралдаагүй шин зам үзэж байгаа ийм одоо хурдан тормны учраас бас тормнуудыг бас одоо өргөх ийм одоо аюулаас одоо бас сэргийлэх зорилгоор бид хүн одоо бас нэлээ алснаас одоо хурдан тормны уралдааныг бас дагаж одоо үзэгчтэй охиндоо одоо бас харуулж байгаа шүү. За ингээд тун удахгүй хурдан тормны уралдааны үзүүрийн тормнууд одоо очих бах. За ингээд дундуур одоо нэг энэ цагаан хуцтай хөгтөнцөн за нэг сая хөгтөрмөд гаргацсан Өмнөг аймгийн Баян Улсын Хадбаатарын торм байсан. За ингээд одоо Өмнөг аймгийн Баян далай цам яаж хосотын жавхлан төгсөө одоо унсан одоо хурдан торм бол одоо өнөөдрийн баян наадам хурдан тормны уралдааныг бол одоо хөдлөөд одоо гараад ирсэн байгаа. За түүний урал дээр дахиад одоо хурдан тормнууд гарч ирсэн 5 тормуудаа гарч ирсэн байна үзэгчтэй. За 7 тормуудаа гарч ирсэн харагдаж байна. За ингээд одоо хурдан тормны уралдааны дээр 5 дээр Өмнөг аймгийн Номгон сумын аймгийн алдар туяаш улсын аварга малчин Баягийн мөнхтрийн одоо хурдан шар тормуудаа гарч ирсэн байна. 2 дээр тэр Өмнөг аймгийн Цогтоо сумын аймгийн алдар туяаш алдар сайхны хүү сайн цогтын одоо хурдан тормуудаа гарч ирж байна. Хамгийн саалаар тэр Өмнөг аймгийн Баян Улсын аймгийн алдар туяаш Гандамрын бүрөвдөрж өйжөрлөж байгаа Бацгийн сайн баярын одоо хурдан тормуудаа гарч ирсэн ба харагдаж байна. За ингээд өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааны эхний 5 тормыг одоо үзэгчтэй охиндоо бид хүн одоо харуулж байна. За цаад 3 дээр цэнгэр хувцастай уралдаанчуудаа унтсан торм одоо өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааны хөтлөөд одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За Өмнөг аймгийн Хөрөнгө сумын төвшин жаргалын одоо хурдан торм өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааны хөтлсөн байгаа харагдаж байна. За Өмнөг аймгийн сайн Цогтоо сумын аймгийн алдар туяаш алдар сайхны хүү сайн зөгтэй хурдан торм одоо 2 дээр ч үзэгчтэй, 4 дээр Бацгийн сайн баярын торм, 5 дээр Өмнөг аймгийн Баян Улсын Номгон сумын аймгийн алдар туяаш улсын аварга Баягийн мөнхтрийн одоо хурдан торм гэсэн. За ингээд энэ 5 торм бол Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол Улсын аварга малчин за Бөмхүүгийн Эрдэнэ Монгол Улсын аварга малчин Жүгдрийн оюун цэцэг нарын Монгол Улсын аварга малчин цолны Мэлалгой наадмын хурдан тормны уралдааныг хөтлөлөө. За ингээд өнөөдрийн баян наадманд бол одоо хурдан атны уралдаанд 22 ат одоо бүртгэж уралдааны замд гарсан. Тайлагны уралдаанд 28 ат тайлаг бүртгэгдсэн бол за ингээд тормны уралдаанд бол 35 торм одоо бүртгэж одоо гарсан. За үнэхээр одоо тал талын нутаг нутгийн олон сайхан одоо эрдэм төгс уяачд болон за одоо тэмээчд малчид одоо хөрөн чуулсан. За тэмээнүүд одоо бас хурдан тэмээнүүд бас олноор ирсэн ийм сайхан уралдаан бол яхан аргагүй Өмнөг аймгийн Дэрсэн усгийн Монгол Улсын аварга малчин Бөмхүүгийн Эрдэнэ Жүгдрийн оюун цэцэг нарын одоо цолны Мэлалгой наадам болсон гэдгийг та бүхэндээ хэлхий таатай байна. За баяраа гараа бол одоо ямар нэгэн бодлоонгүй ер нь л одоо зохион байгуулалтын өндөр түвшинд одоо бас энэхүү уралдаан маань одоо зохион байгуулагдаж байгаа маа. За ингээд 3 насны тэмээ одоо уралдаж үзүүрийн одоо хурдан тормнууд одоо явсан. За ингээд 5 тэмээний ардын тормны ард дээр 15 торм одоо орж ирсэн. За 141 дугаартай хурдан торм одоо орж ирсэн. За цааш явж байгаа хамтараа явжлаа. Өмнөг аймгийн Цогтоо сумын алдар туяаш Уган баярын Пүрвдөгийн одоо хурдан шар торм. За энэ хоёр тормны цаалтанд байна. За наадлан 6 дугаартай уралдааны Өмнөг аймгийн Хөрөнгө сумын уяаж Баян хүүгийн одоо хурдан торм гэсэн. За энэ хоёр торм болоод одоо ингээд өнгөний 5 тормны ард дээр нэлээд ширэг үйлдэл орж ирээд урагшилж байгаа нэ. За энэ хоёр торм бол одоо бас энэ намрын уралдаануудад за бооцоод уралдаануудад их хурдан байна. Олон одоо уралдаан наадамд бас хайрагддаг төрүүж байна гэж одоо дуулдаж байсан. Ийм одоо хурдан тормд бол өнөөдрийн баяр наадмын одоо 5 тормны ард дээр бол одоо ширүүхэн хөлдөө одоо орж ирсэн. За одоо энэ 6 тормны одоо ард дөрөнгөж сурсан. За энэ цагаан хуцтай хөгтөрм бол одоо хурдан байгаа да. За Өмнөг аймгийн
Баян Овоосмын Цэндижүүн хад баатрын одоо хурдан тором шүү үзэгчтэй. За энэ одоо тором бол бас их л араас одоо ширэг үлд орж ирээд өнгөний торомнуудын араас одоо зүтгэж 5 дээр одоо зүтгээд ороод ирсэн байгаа харагдаж байна. За Баягийн мөнхтрийн одоо хурдан тором бол одоо хурдан торомны уралдааны хөдөөд нэлээд холдсон байх шүү үзэгчтэй. Өнөө жилийн одоо энэ намрын 9 сарын 20-ны үеэр зохион байгуулагдаад байсан Өмнөгов аймгийн одоо уяачдын сорилго за юуны сунгаанд бол их хурдан байна гэж дуулдаасан тором бол нэлээд ширэг үлд хурдан торомны уралдааны хөдөлсөн байна. За энэ шар номертой хүүхд тором бол одоо Өмнөгов аймгийн Баян Овоосмын аймгийн алдартай Гандамрын бүрөвдөрж үйлжүүлж байгаа сайн баярын одоо хурдан тором, Бацгийн сайн баярын тором, Өмнөгов аймгийн Баянгар аймгийн Баян лагсмын Монгол Улсын алдартай яач галтын одоо Сангижинчүүн галтын одоо ботхон тийм ээ. Өнөө жил одоо улсын Уранга аймгийн Баруун Баялаа сум зохион байгуулагдсан ирээдүйн хурд одоо уралдаанд бас айргийн 3 удаа хурлаад давхар уяагаар одоо ирж одоо уралдаж байгаа ийм одоо хурдан тором юм аа. За мөн одоо улсын араас одоо хүүхд тором бол нэлээд зүтгээтэй Өмнөгов аймгийн Баян Овоосмын уяач Цэндижүүн хад баатрын одоо хурдан тором. За ингээд энэ торомнуудын хооронд өнөөдрийн баян наадмын хурдан торомны уралдааны үзүүрийн торомнууд одоо уралдахаар одоо болж байгаа шиг байна. За сайн зөвхөн тором бол одоо жоохон хадуураа цаашаа явчлаа. За Өмнөгов аймгийн Номгон сумын аймгийн алдартай улсын аварга малчин Баягийн мөнхтрийн одоо хурдан шар тором бол нэлээ холхон одоо гараа ивцэн байгаа. За энэ торомнууд бол одоо яг ард дээр нь бол одоо хөтөөтөө араас нь одоо зүтгээтэй ингэж одоо урагшилж байгаа маа. За тэмээний уралдаан тэмээний одоо ус наадмад хөгжиж байгаа нэг илэрэл бол одоо энэ хурдан тэмээний уралдаан хурдан тором бол одоо ус ингээд үзүүрийн тором бол одоо 30-аас 40 милийн машины милтэй одоо ингээд хурдтай одоо урагшилж байгаа. За дахиад одоо замд нь одоо оруулаад ирсэн Өмнөгов аймгийн Цогт Улсын аймгийн алдартай уяач Даваадаржийн алдар сайхны хүү сайн зөвхөн одоо хурдан торомыг бол одоо зам руу одоо ороод ирсэн. Дахиад одоо бас үний торомнуудын араас одоо зүтгүүлж харагдаж байна. Өмнөгов аймгийн Баян Овоосмын уяач Цэндижүүн хад баатрын хүүхд тором энэ цагаан хувцастай улаамалгаатай хүүхд томцсон одоо хүүхд тором одоо ороод ирсэн байгаа. За энэ тором одоо бас одоо нэлээд ширэг хүн араас одоо зүтгэсээр одоо үзүүрийн торомнууд ороод ирсэн. Өмнөгов аймгийн Баян Овоосмын аймгийн алдартай уяач Гандамрын бүрөвдөрж үйлжүүлж байгаа Бацгийн сайн баярын одоо хурдан хүүхд тором одоо энд дурчилж байгаа. За ингээд хурдан торомны уралдааныг Өмнөгов аймгийн Номгон сумын Монгол Улсын аварга малчин аймгийн алдартай уяач Баягийн мөнхтрийн одоо хурдан шар тором хөтөлсөөр барай одоо үзүүрлүү одоо зүтгэж байгаа нэ. За энэ одоо бас Өмнөгов аймгийн 3 дэсмийн Монгол Улсын аймгийн алдартай уяач Навандаржийн ган тулгын одоо бас хурдан тэмээний одоо хөвшилтэй ийм одоо тором юм байлээ. За ингээд одоо хурдан торомны уралдаанд Өмнөгов аймгийн Номгон сумын Монгол Улсын аварга малчин аймгийн алдартай уяач Баягийн мөнхтрийн одоо хурдан шар тором за нутгийнхаа одоо улсын аварга малчдын цолны медаль наадамд төрүүлэн гэрч одоо төмөн молтыг байсгаж байгаа тором очиг одоо үзэгч таахын харж байгаа наа. За одоо ингээд арын торомнууд одоо хэрхэн орж ирээ. Баягийн мөнхтрийн одоо хурдан шар тором бол нэлээд одоо холхон одоо дагсарч одоо орж ирж байгаа. За ер нь одоо нэг 500-аад метрийн зайтай бол одоо холдоод одоо ороод ирсэн байгаа. За арын торомнуудыг одоо бүгдээрээ харнаа. За ард дээр одоо хэний тором одоо орж иж байгаа вэ гэдгийг одоо бүгдээр харъя. За арын торомнуудын хооронд бол одоо сонирхолтой өрсөлдөөдөө одоо олон уралдаанууд одоо бас гарч байгаа. За Улаанбаатарын Өмнөгов аймгийн Цогтоос Улаанбаатарын тором одоо бас за амуу үзүүдэж за Баян Овогийн Хадбаатарын тором айргийн 3, Баян Овогийн Бацгийн сайн баярын одоо хурдан тором айргийн 4, за Өмнөгов аймгийн Цогтоосмын уяач Алдар сайхны сайн зөвхөн тором одоо айргийн 5 одоо хурдж байна. За ингээд одоо 5 хүнтэй хурдан торомны уралдааныг одоо хүргэлээ. За бас одоо бас сонирхолтой сайхан уралдааныг үзүүллээ. Нутгийнхаа улсын аваргын наадам дээрс тормоо төрүүлглээ баяр хүргэё. За баярлалаа. За торомныхон тухай ярил. За тором миний энэ ботхон тамаа байна. За. Эцэг бас 3 тас Навандаржийн ган тул гэж хүнээс 17 онд билүү нэг тайлаг авч ирсэн юм аа. Тэгээд тэрний тул энэ жилийн анхны тул нь гарсан. Тэгээд энэ жил бас 2 дахь наадамд 2 төрүүлээ тэглээ. Баяртай байна. Тэгээд энэ улсын аваргынхаа медаль хийж байгаа Эрдэнэ ахта. Тэгээд энэ наадмыг хүндэтгэж ирсэн уяач нартаа энэ өдрийн гал алан мөн төргийе. За тором сайхан уралдаж харигдлаа баяр хүргэё. За баярлалаа. Тором сайхан уралдаж ам үзүүдлээ. 3 уралдаж 3 ам үзүүдлээ. Ирээдүйн урдад ам үзүүч ирсэн. Энэ дэлгэр ангаас өмнө утган дэлгэр ах юм аа утган юм аа. Огоонохоос авч ууж хурдлуулж байгаа. Огоонохтой баярлалаа л гэж хэлээ. За тором сайхан харигдлаа баяр хүргэё. За баярлалаа. За хөх торомны талаар ярив. Хөх тором шинж истийн мөнхтөр ах юм унган ботгон юм аа. Би удалж авсан юм аа. За энэ жилийн хэд хуралдаа вэ? Одоо энэ жилийн 2 дахь хуралдаа байна. Түрүүнд нэг баг наадамд оролцсон.
Тэгэл ирчээл. Тором сайхан харигдуулаа баяр хүргэе. За баярлалаа. Тором сайхан уралдаж заргийн дөрвөөр хүртлээ. Торомны талаар. Энэ тором Монгол алдар туш галтай бодох юм байна. Тэгээ сая 90 урддооч харигдчихсэн тэрсэн чи 3 морж 3 барлаа. За наадам сэтгэл. Наадам их сайхан болж байна. Олон тэмээ цуглалаа. Олон үеэс нар олон тэмээ цуглаад их гоё наадам болж байна. За Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол Улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цолны медаль гоё наадам хурдан торомны уралдаан бас өргөн дэлгэр болж үзүүштэй сайхан уралдаан боллоо. За ингээд торомны уралдаан төрүүлж яригдсан торомнуудын байшиглыг гардуулж байна. За ингээд одоо Монгол Улсын авраг малчид болон өөр хүүхдүүд нь бас ивент итгэж энэхүү одоо бас торомны уралдаан төрүүлж яригдсан торомнуудын байшиглыг гардуулж байна. За торомны уралдаанд 4-5 удаа хурдлсан торомнуудыг за Монгол Улсын авраг малчин Эрдэнэгийн хүргэн за Норвын Батчаргалын одоо гэр бүлийн зүгээс одоо бас ивент итгэж байлж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. За ингээд улсын авраг малчдын цолны медаль гоё наадмын хурдан торомны уралдаанд төрүүлж яригдсан торомнуудыг за өргөмжлөл медаль, мөнгөний шагналаар шагнаж урамшууллаа. За мөн одоо нийтдээ 30 тором одоо уралдсан. За 50% нь барьж одоо бас байшинглыг гардуулсан гэдгийг хэлэхэд таатай байна. За Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол Улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ за жүгдрийн оюун цэцэг нарын цолны медаль баяр наадмын үеэр өсвөрийн үндэсний үхэн барилдаан бас зохион байгуулагдлаа. За өсвөрийн үндэсний үхэн барилдаанд газар нутгийн энэ цагууд одоо өсвөрийн одоо бөхөр үндэсний үхэр хичээлж байгаа олон залуучууд манаас барилдлаа. Мөн одоо наадмыг зорин ирсэн олон уралдаанч нар маань одоо энэхүү өсвөрийн барилдаанд барилдсан. За өсвөрийн үндэсний үхэн барилдаа эхнээсээ эдийн засгийн хөрсөлдөөнтэй гал гарсан үзэгч олон төмнийг одоо шуугуулсан олон сайхан барилдаануудаар дүүрэн үрсэн юм аа. За ингээд үндэсний дахин барилдаан өндөрлөхөд Өмнөг аймгийн Номгон сумын угуул өсвөрийн бүх баяр жаргал одоо төрүүлсэн амжилтыг үзүүллээ. За үзүүлсэн амжилтыг за Өмнөг аймгийн Хөрмөн сумын одоо уралдаанч өсвөрийн бүх аз жаргал одоо их шүүхт одоо Өмнөг аймгийн Номгон сумын өсвөрийн бүх анир мэлмий одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд өсвөрийн үндэсний үхэн барилдаанд төрүүлж үзүүрлэж их шүүхт одоо шалгарч бусдаагаа манлайсан өсвөрийн үндэсний үхэн өгчүүдэд за баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Аавынх нь одоо ээжийнх нь улсын аврагын наадамс өргөнлөгөр болж байна. Баярын сэтгэлээ хаалцахгүй тийм. За өнөөдөр ээж аав энэ баярын өмнө тэтгэлийн өнд хүрэлцэн ирсэн ах トゥ орон нутгийн бүх уяачтай баярлалаа гэдгээ хэлье. За аав ээжийн талаар бодж явдаг зүйлээ бас ярихгүй тий. Миний ээж авч ер нь мундаг хөдөлмөрч ус судалтай ер нь бол байнга малц сэтгэлтэй үр хөвгүүдийн төлөө явдаг. Тэгэл ээж аваад маш хайртай л гэж хэлье. Бидний хажууд уртуудаа наслаарай. Бидний хажууд үргэлж байгаарай л гэж яриа да. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээ Өмнөг аймгийн Номгон сумын Дэрсэн усгийн Монгол Улсын авраг малчин Бомхүүгийн Эрдэнэ жүгдрийн оюун цэцэг нарын улсын авраг малчин цолны медаль баяр наадмаас бэлтгэн хүргэлээ. За нэвтрүүлгийг бэлтгэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан Монгол Улсын авраг малчид болон түүний үр хүүхэд гэр бүл за баяр наадмыг зохион байгуулагч нартаа талархал төвшүүлье. Хилийн говь нутгаас төрсэн улсын авраг малчидаа хэрүүлэх саруу сайхан бүхнийг хүсэн өрөөж цолоон багталж олон сайхан амжилтын эзэн болохын өрөөлийг өргөн дэвшүүлж энэхүү нэвтрүүлгэн жаргаж байна. Нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай.